Сайн байна уу? Butter Podcasters байна. Butter подкасти Butter юм лээ. Jelly peanut butter. Яа, за эхлэе. Нэг хөрөнгөөр яагаад дахиад. Найс чи нөгөө peanut. За peanut юм байна. За. Сайн байна уу? За, нэг 23 Сайн байна уу? Butter Podcasters байна. Тэгээд peanut butter. Jelly. За. Тэгээд өнөөдөр чи 29 дугаар байна. Бургоч хүрлээ. За. 29 дугаараар бид хоёр ингээд иргэн нэгдээд дахин шинэ ангитайгаа ингээд иргэн нэгдсэн байна. За. Тэгээд яасан бэ гэхээр өнөөдөр миний сонгосон номыг ярилцгаар шийдсэн. Тэгээд би ямар ном сонгосон бэ гэхээр шууд зэдвэрэг орцгоо тийм шулуухан. Driven to Distraction by Edward M. Hallowell гэсэн ном сонгосон. Тэгээд энэ ном болохоор өөрөө юуны талаар ном бэ гэхлээр нөгөө нэг ADHD гэдэг англиар ADHD гэж хэлдэг. Монголоор хальт харсан чинь нөгөө нэг анхаарал сарних хөдөлгөөн ихтэх эмгэг маягийн нэртэй. Тэгээ яагаад энэ номыг анханасаа сонгосон бэ гэхлээр ер нь юм эмгэг гэхээр хүмүүс ер нь өөрсдийгөө тусцсан байх юм эсвэл ер нь амьдралд нь ойрхон байдаг ч юм уу иймэрхүү юм нэг хэмээр боддгоо штэ. Тэгээд ADHD гэдэг нь болохоор өөрөө ер нь нэлээд түгээмэл эмгэгүүдийн нэг байдаг гинэ. Тэгээд хэр түгээмэл вэ гэхлээр бүр diagnosed буюу бүр эмчээр ингээд ороод шалгагдсан хүмүүсийн дунд л ихэд 10 хүүхдийн нэг нь ер нь бол ADHD-тэй байдаг гинэ. За тэгээд ном уншихаасаа өмнө ADHD гэдэг ойлголтыг өөрөө л мэддэг лээсэн л та. Гэтэ ер нь бол мэддэггүй хүмүүст хэлэхэд ADHD гэдэг нь юу вэ гэхлээр нэг юмд одоо шинэ анхаарал сайн төвлөрүүлж чадахгүй тэгээ сатараад тэгээ тэрнийхээ улмаас ингээд үр дүнтэй ер нь юм хийж чадахгүй юмаа байн алга болгодог ч юм уу иймэрхүү юм одоо зүйлс энгийн үнээс илүү их илрээд байх юм бол өөрөө ер нь бол тэрийгэ жоохон бодоод үзүүл ямар юм болоо гэд. Тэгэд ер нь би өөр дээрээ л ярихад хүмүүс би ер нь өөрийг ингээд анзаардаг байхгүй юу? Энгийн хүмүүсээс илүү амархан миний анхаарал ингээд өөрөөр газар руу өсчээл. Тэгээ шин санаа одоо нэг санаагаа дуусгахаасаа өмнө өөрөөр шин санаа манаанууд руу өсрээд тэгээд эцэг ингээд ямар ч юм дуусахгүй өнгөрөөдөг ч юм уу. Эсвэл хаяа одоо чинь нэг орчинд байжгаад толгой тархин шал өөр газар. Тэгэнгүүт нь тэр орчиндоо ингээд байж байхдаа ингээд сатаар самуураад ч юм уу. Тэгээд юм үлдээх орхих ч юм уу. Янз бүрийн тиймэрхүү юмнууд энгийн үнээс надад илүү их тохиолдоод идэг бэснийг би сүүлийн хэдэн сар анзаараад тэгээд энэний одоо учир юунд бэж болох вэ гэсэн тиймэрхүү одоо эрэлтэд гарсан гэх юм уу. Тэгээд яг бодоод утсан чинь энэ ADHD гэсэн ойлголтууд дээр гарч байгаа зүйлс бас миний ингээд хаяа ингээд өөр дээрээ анзаараад байдаг тэр симптомууд нь тийм түгээмэл нийтлэг талууд зөндөө байсан болохоор би ер нь энэ сэдвийн талаарх ойлголтоо илүү ингээд дэлгэрүүлье гэж бодоод ер нь уншия гэж шийдсэн. Тэгээд өнөөдөр номны талаар ярилцъя да. Тийм байна. Надаас инклюний анхын номны талаар санал болгож хахад нэг зүгээр нэг халил сонсч ирсэн яг ингээл ADHD гэл ингээд анхаарал сарндаг тийм зүгээр ингээл өвчин ингээд сонсч ирсэн. Зүгээр гэтээ ингээд нийгмийн цөөнхөл гэж боддог гэсэн. Гэтэл ингээд айгүй түгээмэл ер нь хүн болгонд ер нь бараг бага буюу их хэмжээгээр байж болохоор тийм эмгэг юм бэлээ. Тэгэхээр бас ингээд надаас тийм хол сэдв биш. Яг надаас тохиолддог, зарим үед илэрдэг тийм л сэдв юм бэл. Тийм. Тэгээд за энэ номныхаа талаар ер нь яаж бүтцэн, ер нь яг юу агуулдаг ном гэдгийг одоо эхэндээ ярил л та. За ер нь бол ADHD гэдэг нь өөрөө хүүхдэд тэгээ том хүнд хойлонд нь ингээд өөрөөр шатанд ингээд илэрч болдог гинэ. Тэгээ манай ном болохоор эхлээд ADHD буюу ингээд энэ анхаарал сарних эмгэг гэж юу гэсэн үг вэ гэдгийг эхлээд тайлбарлаж байгаа. Тэгээ тайлбарлаж байгаа байдал нь ер нь бол хоёулынх нь ярилцсантай ер нь бол төстэй. Тэгээд одоо нэг ажлыг одоо дуусгаж чаддаггүй эсвэл нэг тийм
хүний ингээд би бүтлгүй би болохгүй болохоор хийж чаддаггүй гэж бодож исэн тэр зүйлд нь өөрийн гэсэн тийм шалтгаан байдаг байсных нь нэг нь болохоор өөрөө энэ ADHD буюу энэ анхаарал сарних эмгэг байсан юм байна л та. Тэгээд анх болохоор яаж исэн бэ гэхээр ингээд амар олон хүмүүс иймэрхүү асуудалтай заяа. Хүүхдүүд иймэрхүү асуудалтай хахаар зүгээр л ингээд тэнэг мулгуугаар нь дууддаг. Одоо жишээ нь ангийнхаа хүүхдүүдээсээ арай удаан уншиж сурах ч юм уу, ангийнхаа хүүхдүүдээсээ арай ингээд хичээл дээрээ анхаарал сарнаад ингээд чадахгүй байдаг нь тэр хүүхдийнх нь асуудал, тэр хүүхэд нь тэнэг байна, мулгуу байна гэж юу нь бол эцэг их нь харах магадлал өндөртэй байдаг боловч ер нь бол энэ ADHD гэсэн энэ эмгэгийн асуудал бас байх магадлал өндөртэй байдаг гэсэн талаас хүүхдүүдийн талаас гарч байгаа юм заяа. Тэгээ том хүмүүс одоо хүүхдүүд байж хат нь одоо энэ эмгэг нь detected буюу анзаарагдахгүй бол том болоход нь одоо тэрийг мэдгүй яваад штэ. Тэнгүүд нөгөө хүн нь ингээл ажлынх нь гүйцэтгэл амар муу. Тэгэл найзууд энтер ч юм уу одоо хайртай хүнтэйгээ байх харилцаан дээрээ одоо тавьсан амлалтандаа хүрэхгүй. Би үнэхээр хүрэхийг хүссэн. Гэхдээ би үнэхээр чадсангүй. Гэл яаж ингээд хичээгээд байгаа мөрчлөл нэг л нэм болж бүтдэггүй зүйл нь бас энэ ADHD гэсэн симптомтой амар хамаатай байдаг гинэ. Тэгээд ер нь бол энэ номны нэлээд том зорилгоудынх нь нэг нь ийм эмгэг байдаг шүү гэдэг тэр awareness буюу тэр одоо хүмүүсийг илүү одоо түгээмэл мэддэг болоосэй гэсэн зорилгоор ер нь бол амар гарсан юм л та. Ягаад гэвэл одоо ямар нэгэн одоо болохгүй бүтэхгүй одоо consequences буюу болохгүй бүтэхгүй үр дүн ингээ байгаад байхад за наа чинь энэ өвчнөөс болсон болохоор гээд тэр одоо болохгүй бүтэхгүй юм байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Үг биш гэсэн үг шүү дээ. Яг тэр яагаад ийм байна гэсэн юмний одоо артлын шалтгааныг тайлж байгаа боловч гэсэн тэр нь одоо шийдэл нь биш. Гэхдээ яг ингээд илүү олон хүмүүс ингээд яагаад хүмүүс ингээд байдаг юм бэ гэсэн юмны талаар ойлголт нь нэмэгдээд байх тусам хүмүүс одоо энэ өвчнөд хүмүүстэй яаж харьцах вэ ч юм уу одоо яаж энэ харилцаагаа дээшлүүлэх вэ эсвэл яаж энэ одоо энэ эмгэгтэй хүмүүс одоо нийгэмд арай нэг тийм одоо тэр асуудалтайгаа ингээд зохицож амьдрах вэ гэсэн талд нь туслах гэж ер нь бол гаргасан ном байлээ. Тийм. Гэтэ яг номоо уншиж хахад ер нь бол айгүй хэцүү хэллэгтэй. Тэгээд жишээ ихтэйс олонтой тийм ном биш. Тэгээд яг дөрүүдтэй тэр дөрүүд дээр ингээд энэ эмгүүд яаж илэрсэн бэ? Хүүхэд наснд ямар исэн бэ гэд. Тэг надад нэг юм жишээ орж ирж байлаа л да. Нэг юм ихэр хүүхдүүд исэн. Багт ингээ ээж аав нь ер нь хайцсан. Тэгээд тэр хоёр хүүхэд ер нь бол тэр эцгийн ингээ хаялт одоо тийм уралт нь одоо яг яаж нөлөөсөн бэ гэдэг нь хүүхдүүдийн одоо хичээл дээрээ яаж ямар хэрхэн амжилт гаргах яаж ер нь амьдралаа авч явдаг нь ер нь илэрдэг гэсэн утгаарыг тэм жишээ гаргаж ирж байсан. Тэгээд цэцгэл зүйчтэй ер нь тэгэл ярилцаад тэгээд юу ясны үндсэн дээр ер нь бол бага наснд ингээ учирсан зүйлүүд ер нь бол бас энэ эмгэгд ер нь хүрэхэд бас нөлөөлт юм байна гэсэн их тийм дүгнэлтүүд бас гарч ирж байсан. Тийм. Тэгээд ер нь бол тийм энэ ихэнх хүмүүсийн бас ингээд энэ эмгэгийн талаарх ойлголт нь юм байдаг гинэ. За ягаад гэвэл нэлийн том ингээд одоо ADHD гэдэг нь attention deficit hyper disorder гэд hyper гэсэн хэсэг нь болохоор иймэрхүү симптомтой хүмүүс амар ингээд ийшээ тийшээ өсчээд идэг гэсэн тиймэрхүү ойлголт ганцхан байдаг. Гэхдээ ADHD-ийн дотроо өөрөө ингээд амар олон төрөлтэй байдаг юм билэ. Тэгээд ADHD гэсэн өвчнөр эмгэгтэй тэгээ тэрэн дээрээ нэмэгдээд өөр нэг бас төрлийн ингээд одоо эмгэгтэй байх юм бол тэр нь холдоод нэг өөр юм. Тэгэнгүүт нь ADHD-ийн ч гэсэн дотроо ингээд янз бүрийн өөрөөр байдлаар илэрч болдог. Одоо чинь миний толгойн ингээд хамгийн тодор үлдсэн хоёр жишээ заяа. ADHD гэхээр ингээд ганцхан супер идэвхтэй хүүхдүүд биш чимээгүй хүүхдүүд дээр ч гэсэн илэрдэг гинэ. Тэгэнгүүтээ одоо ямар жишээ гарч ирсэн бэ гэхэлэр охин нь ингээд яг амар тийм сайн охин заяа. Яг ингээд сайн охин. Гэтэ ингээд амар чимээгүй. Тэгээ яг юугаач ярьдгүй. Тэгээ нэг чимээгүй ингээд байгаа л байдаг. Тэгэл багш нь хэлэхээр ингээд хичээл дээр ингээд нэг өмөлж хөмөрчлөө ингээд чимээгүй байгаа л байдаг гэд. Тэгтээ ингээд хичээлдээ ерөөсөө анхаардгүй. Чимээгүй байгаад байгаа мөрчлөө ерөөсөө хичээлдээ анхаардгүй. Тэгээд байгаад исэн гэсэн чинь тэр нь болохоор ADHD-гийн бас нэг тийм том төрлийн бүлэм хүмүүсийг илэрхийлдэг юм байна л та. Энэ нь болохоор daydreamers гэж нэрлэдэг. Тэгээд тэр нь өдрийн цагаар яг нэг газараа байж байгаа ч гэсэн төсөөлөлтөө ингээд шал өөр ертөнцид ингээд очсон байдаг. Тэгээд тэрэндээ ингээд төсөөлөө тэрэндээ ингээд амьдраад байдаг болохоор яг
яг энгийн одоо тэр үедээ байхгүй болохоор яг анхаарал сарних нь тэгж илэрч байгаа гэх юм уу. Тэнгүүд нөгөө тал нь болохоор анхаарал сарних нь арай тийм тодоор чангаар илэрдэг. Тэр нь болохоор хичээл өмүүлэгч байд юм уу те. Эсвэл одоо нэг үүрэг даалгавраа биелүүлэх юм гэж дараагийн үүрэг даалгавар руу шилждэг ч юм уу. Иймэрхүү өөр төрлийн байдлаар илэрдэг. Тэгээд тиймэрхүү хүмүүсийн бас нэг юм тод илэрдэг нэг байдал нь болохоор байнгын нэг тийм hyperactive буюу ийм идэвхтэй ингээд юмнууд хийж ижил яг ингээд тэр юмаа ингээд контролддаг гинэ. Тэгээд тэр нь ямар янзын ингээд жишээ байдаг. Одоо шинэ гинтл огцом ингээд амар их хууц авмаар санагддаг ч юм уу. Гинт ингээд амар хэмжээний мөнгө өрмээр санагдана. Эсвэл гинтл амар аялмаар санагдана. Тэгэл тэр юмнуудаа ингээд шууд мөнгөөр авчна. Гинт эсвэл амар тийм спортын идэвхтэй юм хиймээр санагдана. Гараад гүйдэгч байт юм уу те. Эсвэл тийм экстрим юмар ингээд өөрийгөө сатааруулах гэж оролддог төрөл нь бас ингээд том ADHD-ийн бас нэг тийм том төрөл байдаг гинэ. Тэгээд энийг ингээд ойлгохгүй яваад ах юм бол ингээд яагаад ингээд идэг юм болоо гэдгийг ерөөсөй ойлгохгүй яваад идэг. Гэхдээ яг мэдхийн бол ингээд энэ одоо байгаад байгаа байдал нь тийм тайлбарламжтай ер нь бол болоод явдаг гинэ. Тийм. Ер нь тийм ер нь бол ингээд хүүхдүүд дээр илэрхээр тийм миний өмнө хэлсэн шиг том хүмүүс хүүхд дээр хоёлын дээр нь ер нь бол ингээд өөрөөр шатан дээр илэрж болдог. Гэхдээ хүүхдийн одоо үе шатан дээр нь илэрх юм бол хүүхэд байж хат нь тэр одоо шинж тэмдгийг мэдх юм бол илүү үр өгөөчтэй байдаг. Ягаад гэвэл ингээд нөгөө хүүхэд нь ингээд жоохносоо одоо энэ одоо анхаарал сарних энэ байдалтайгаа илүү ингээд зогцож амьдрж ерөн сурдаг гинэ. Гэхдээ ингээд хамгийн гол нь яаж ингээд эхлээд эцэг ихэн л анзаарна гэсэн үг шүү дээ. Одоо хүүхдийнхаа иймэрхүү юмыг. Тэгээ тэр нь хамгийн гол нь хүүхдийгээ тийм тэнэг молгоо байна гэж бодох хэрэггүй. Ер нь бол мэрэгжлийн хүнтэй эхлээд ингээд баг ер нь холбогдоод иймэрхүү юмнуудаа ярилцаад ойлгох юм бол ингээд хүүхэд эцэг их хоёулын хандлт дээр илүү өөр өгөвчтэй байдаг гинэ. Тэгэхээр ер нь бол medication их нөлөөлт санаар нөлөөлдөг. Гэхдээ medicated биш аргаар ч гэсэн ер нь бол иймэрхүү эмийг дээр ингээд туслах боломжтой байдаг. Гэхдээ яг ADHD гэдэг нь бусад одоо өвчин эмгэгийг бодох юм бол хизээч яг эмчлэгддүү зүйл байдаг гинэ. Ер нь бол ганцхан ингээд энтэйгээ зогсож амьдрах гэсэн ойлголт байдаг. Тэгээд нөгөө сая гигэнэгийн хэлсэн шиг нөгөө нэг entrepreneur mindsetтэй гэдэг нь юун дээр гарч ирдэг вэ гэхэлэр одоо хүүхэдтэй ажиллаж ийн гэх юм бол хүүхэд нь тодорхой одоо үүрэг даалгаврыг биелүүлэх юм бол тэрийг ингээд шагнажиж нөгөө хүүхэд нь одоо иймэрхүү юм одоо илүү зогсож амьдрахад тусалтай одоо тусалцаа дэмжлэгтэй байдаг гинэ. Цаанаасаа нөгөө нэг ер нь бол бизнес маягийн ингээ майндсеттэй байдаг. Тэгээд иймэрхүү хүүхдүүдэд бас ингээд responsibility буюу хариуцлагын жоохноос нь яаж ингээд ямар суулгах арга байдаг вэ гэхлээр одоо жишээ нь өглөө болгон хүүхдийгээ ингээд юу яаж сэрэхгүй одоо орноос нь босгож сэрэхгүй. Тэрний оронд ингээд хоцрох юм бол тэр одоо хариуцлагын чи өөрөө хүлээ шүү гэдгийг ойлгохын тулд ингээ за ингээ автобус чинь ирлээ. Тэгээ автобус чинь ирээ чи автобуснаа сууж чадахгүй бол чи сургуультай явах тэр зардлаа өөрөө хариуцнаа гэдэг ч юм уу тий. Иймэрхүү жижигхэн аргаар ингээ society буюу одоо том хүний нийгэмд орхоос нь өмнө ингээ хүүхдтэйгээ илүү ингээ бэлтгэх юм бол энэ нь нөгөө нэг хүүхдэд нь ирээдүйд нийгэмд нь ороход илүү тийм тус нөлөөтэй байдаг гинэ. Тийм. За. Одоо үргэлжлүүлээд тийм одоо ADHD-тэй одоо харилцаа, ADHD буюу харилцаа гэд ер нь л тэгээ хүн нийгмийн амьтан л юм чи ер нь тэгэл өөр хүмүүстэй харилцаанд орно. Чамтай адилхан одоо ингээд яг зүйлийг туулаад явж байгаа хүн биш л бол чамааг яг юу мэдэрч байгаа, чамааг яг ямар ингээд төрөлхийн зантай хүн бэ гэдгийг ч ерөөсөө мэдэхгүй. Тэгээ тийм учраас өөр хүн намайг ерөөсөө ойлгохгүй байна гэсэн тийм мэдрэмж авч байгаа бол ер нь тэгж бодоод хэрэггүй. Угаасаа тэр хүн чинь чамааг ойлгохгүй л байх. Угаасаа чамтай нэг зүйл тулаагүй л чамааг угаасаа ойлгохгүй. Тэгээд тийм ADHD-тэй хүний партнер бол би ингээд харагдахгүй байна. Эсвэл ингээд би ингээд амар их ачаал авч ийн. Эсвэл ингээд нэг гомдох ч юм уу тийм шинжүүд илэрдэг. Гэтэ ингээд тэр хүн чамааг ADHD-тэй гэдгийг зүгээр ингээд сонсож байгаа л болохоос шиг ойлгохгүй байгаа. Тэгээд тийм учраас ер нь бол өөрийгөө ер нь баг багаар тайлбарлаад хэлдэг ч юм уу. Эсвэл
яг ойлголцох хэрэгтэй. Тийм нөгөө хүн бол ерөөсөө шууд анханасаа ингээд чамайг энэ хүн ийм болохоор ингэж байгаа гэсэн нэг тийм ерөөсөө яахгүй. Өөр төрж байгаа мэдрэмжэл ер нь бол хүлээж аваад би ингэ санагдчих. Надад яагаад ингэ санагдаад байгаа юм бол гэд яг тиймэрхүү мэдрэмжүүдийг өөр хүнд бас төрүүлж олно. Тийм болохоор нөгөө хүндээ сайн тайлбарлаж ойлгуулж хэлэх л ёстой юм байна. Тийм. Гэгэнэгийн хэлснээр ер нь бол энэ номны бас нэлээд том хэсэг нь яг хосуудын харилцаанд одоо ADHD-ийн яаж нөлөөлдөг вэ гэдгийг гарч ирсэн л да. Тэнгүүд нь одоо яг жишээнээр ярих юм бол жишээ нь одоо шинэ гэгэнэ бит хоёр хосууд байлаа гэж бодоход би одоо жишээ нь ADHD-тэй гэгэнэ ингээд одоо зүгээр хүн байлаа гэж бодъё л та. Тэгэх юм бол одоо би гэгэнэд ингээ амлалт өгсөн заяа. Одоо хойлоо одоо 1 жилийнхаа ингээд болзооны anniversary-гаар одоо тэгнэ ингэнэ ч юм уу одоо тиймэрхүү юм хэлсэн. Тэнгүүд нь ингээ гэгэнэ трийг нь бодож хахад ингээ нөгөөх нь ингээд зүгээр сатаараад ч юм уу те ингээд ямар нэг юм ингээд толгоон дотор нь ингээд баг ийм хөөс болсноосоо болж ингээд тэр юмны хадлаар мартах маягийн боллоо гэж бодъё л та. Тэгхийн бол ингээд тэр нь яг ингээд нөгөө нэгэ буруутгах ч хэцүү, өөрийгөө буруутгах ч хэцүү нэг тиймэрхүү төвөгтэй нөхцөл байдал үүсэж байгаа болохоор ер нь тийм манай номын зөвлөсөн юм нь одоо иймэрхүү харилцаатай хүмүүс ер нь бол нэг therapist ч юм уу те хосын тийм одоо сэтгэл судлалын нэг тиймэрхүү юмд очоод тэгээд ер нь бол иймэрхүү юмныхаа талаар ингээд нээлттэйгээр яриад тэгэнгүүт нь харилцаандаа ер нь бол энийг иймэрхүү юм байгаа гэдгээ ойлголцоод тэгээд нөгөө нэг ADHD-гүй хүний талаас нөгөө нэгээ илүү ойлгох гэж тэгээд нөгөө нь болохоор амар actively ер нь яаж ингээд энэ симптомуудтайгаа дийл хийх вэ гэдэг талаасаа ер нь бол өөр дээр ер нь ажиллах хэрэгтэй байдаг юм билэ. Тэгээд ажиллах бол аргууд ингээд зөндөө байдаг гэдэг энэ талаар ном маань ингээд дэлгэрэнгүй ярилцсан. Гэхдээ ер нь тэрнээсээ өмнө за ингээд ADHD-тэй гэдгээ яаж ингээд мэддэг ямар симптомууд ер нь бол илэрдэг вэ гэдгийн талаарх нэг тийм хэсэг байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол чагсаага зүгээр нэг хальт дурдчихъя гэж би бол бодлоо. Тэнгүүт нь хамгийн сонирхолтой нь ингээд өөрөөсөө энэ ном ингээд өөрөөсөө ингээд асуух 50 асуулт гэдээ байсан байхгүй юу. Яг энэ 50 асуултыг асуугаад хэр олон удаа тийм гэж хэлэх вэ? Тэрнтэй чинь ер нь бол холбоотой гэжсэн чинь эхний асуулт нь чи 100 гартай юу гэж асууж байсан. Тэнгүүд нь амар сонирхолтой нь 100 гараараа бичдэг хүмүүс ADHD-тэй байх тийм хоёрын хоорондох корреляц гэж байд юм билээ. Тэгээ тэр нь яадаг вэ гэхээр нэг 100 гартай хүмүүсийн тархинд баруун гартай тархитай хүмүүсийнхаас арай өөр байдаг гэдэгдэн штэ. Тэнгүүд нь тэр ингээд тархины өөр байдал нь бас ингээд ADHD-тэй байх магадлалт нь ингээд эерэг корреляцтай энэ хоёр ингээд хамтдаа хөдөлдөг гэсэн. Тэгээ би 100 гартай хүн. Тэгээд за тэгтээ ер нь нэг зүгээр асуултуудыг одоо дуртахад. Гинэ чи ер нь ийм сатаарах юм чамд ер нь хэрэг байдаг вэ? Гайгүй юу? Тийм ер нь бол хүн миний ер нь яг ингээд номыг ингээд уншаад нэг одоо яг ингээ ойлгосон юм нь болохоор ингээд ADHD ч ер нь тэгэл хүн болгонд л идэг. Тэгэл би яг өөрөөс уншингууд би бас ингэдэж шүү. Ингээл нэг юм хийж чадаа өөр юм хийхгүй байж чаддгүй ч юм уу. Ингээл нэг амар хурдан юм сатаараал аюу ингээд төвлөрч чаддгүй. Тэгээ тиймэрхүү юмнууд ч одоо бүгд л ер нь ингээл ADHD-гийн шинжсэн юм байна гэд яг бодсон. Тэгэл надаас хол асуудал биш энэ бол хүн болгонд байгаа гэд. Тэгээ миний хувьд бол тийм юмыг мартдаг тий. Тэгээд би ер нь бичдэг болсон. Тэгээд юмыг мартдаг. Олон юм зэрэг хийхгүй бол ерөөсөө ингээд төвлөрч чаддгүй. Эсвэл ингээд нэг юм яг дуустал ингээд бүрээ хийж чаддгүй. Эсвэл яг нэг юм ингээд одоо ажил дээр ч юм уу нэг таск өгнө шүү дээ. Хэцүүгээ бодчихсон. Тэгээ хэцүү юм ингээд сүулт нь хийх гэж чиддэг ч юм уу. Тэгээ амарх юмнуудаа гяс дуусгаал тэгэл хэцүү юм руугаа дараа нь оръё гэж бодоол. Тэнгүүд нь амар сонио би бас ингээд бодсоохгүй. Энэ хүн болгонд л байдаг асуудал юм шүү гэж би ингээд боддогсохгүй. Гэтэ хүн болгонд бийдэг юм шиг үлээ. Амар сонио. Чи ингээд бодоод үзэх юм бол ингээл би ингээд цомог бодож байгаа байхгүй. Ингээл цом ингээл хичээл дээр ингээл амар анхаарлаа төвлөрүүлээл сонсдог байсан шүү дээ. Тэгэнгүүтээ яг нэг юма төвлөрөөд хийж чаддаг хүмүүс ингээ байгаад байгаа байхгүй. Гэхдээ хоёулаа бол яг тийм биш шүү дээ. Нэг хажууд нэг юу л байна. ADHD. Тэнгүүд нь яг ADHD-гүй хүмүүс гэж бол байдаг. Тэгээ тэр хүмүүс бол ер нь бол яг ADHD-гүй хүмүүсээс бол илүү олон. Гэхдээ ADHD нь бас дотроо ингээд төвшинтэй. Яг ингээд зүгээр амар mild гэж байна. Бүр амар severe гэж байна. Тэгээ тэр ер нь бол spectrum юм шиг байна. За тэгтээ одоо шинэ хит асуултууд байна л та. Тийм. Эхнийх нь болохоор ингээд байнгын гар хөлөөрөө ингээд ингэж идэг хүмүүс байдаг гинэ.
Тэгэнгүүт нь ингээд нэг суудалтаа ингээд удаан сууч чаддаггүй хүмүүс одоо бөксөн захтандаг хүмүүс гэх юм уу. Тэгэнгүүт нь ингээд байнгын ингээд тийм стимул өгж явах хэрэгтэй байдаг хүмүүс гинэ. Одоо би жишээ хэлэхэд манай ээжээс надад хэлдэг гэсэн байхгүй. Ингээд чи нэг өдөр гэртээ бүтэн ингээд сууч чадах тиймэрхүү чамд ингээд ability ялхаа гэд. Яг би бас ингээд байнгын өглөө эрт босоод амар олон юм хийгээл тэгжижиж яг тэр өдрөө ингээд гоё өнгөрөөлөө гэж боддог төрлийн хүн болохоор тэр бас ер нь ирээждэг юм бас том ер нь бол сайнуудын нэг юм бэлээ. Тэгэнгүүтээ бас ингээ анхаарлаа ингээд нэг юмд удаан төвлөрөхөд төвхтэй байдаг. Тэгэнгүүт нь хурдан ингээд үүрэг даалгаврынхаа хооронд ингээд солих шаардлагатай байдаг. Тэгэл амар их ер нь бол ярьдаг. Тэгэнгүүт нь бусад хүмүүс өөртөө нь яриад байхад тэр яриаг ингээд бүтэн сонсч чадахгүй ингээд сатаараад өөр газар руу явцдаг. Тэгээд өөрийнхөө зүйлсээ ингээд амархан хайж алддаг. Тийм. Өнөөдөр юу боллоо автоосанд? Тийм. Ер нь л харин одоо ингэ хэлж байгаа. Тэнгүүд нь сүүлчийнхэн болохоор often engages in physically dangerous activities without considering possible consequences. Тийм. Тэгэл амар extreme ингээд юмнуудыг юу ч бодохгүй ингээд за хийчихье гэж бас боддог хүмүүс байдаг. Гинэ. За. Тийм байна. Аюу өрсөлдөлтэй юунаас төвшөдгөө амар risk tolerant хүмүүс. Тийм. Ер нь бол тийм. Тэр нь яг хуу нэг талтаа давуу тал нөгөө талтаа ингээд суултал. Яад үл ингээд рискээс айхгүй байна гэхээр тэр хүн чинь бас тодорхой хэмжээний давуу тал болох ч гэсэн нөгөө тодорхой хэмжээнд нь бол үхэж ч магадгүй. Хинч мэдгүй. Ямар юм. За тэгэнгүүт нь яг хуу эцсийн сүүлд нь болохоор ном маань ер нь бол 50 ширхэг яг ADHD-тэй яаж ингээд дийл хийдэг вэ? Ямар одоо арга барил байдаг вэ? Энтэр гэж гарч исэн. Тэгээд энэ болохоор эхний хэсэгт нь болохоор ямар ч гэсэн эхлээд энэ одоо юу болохын хүлээн зөвшөөрөөд тэгээд өөр болон бусад одоо өөрийнхөө ойр торинд байгаа хүмүүсийн одоо ADHD-ийн талаарх ингээд мэдлэгээ сайжруулж гэж байгаа байхгүй. Тэгээд араас нь болохоор одоо performance буюу ажил тал дээр одоо энэ арга хэмжээг ингээд яаж авах вэ гэдэг дээр байгаа байхгүй. Тэгээд ер нь бол хамгийн чухал юм нь болохоор ер нь бол том үүрэг даалгаврыг яг ADHD-тэй хүмүүс яг хийж чаддаггүй гинэ. Одоо чинь би нэг амар том байхаар тэр юм ингээ хойшлуулаад гэдэг. Одоо шинэ гигний хийсэн шиг ингээд жижигхэн хурдан хийчих болох юмнуудаа ингээд газ хийчихэд тэгээ том юмаа бүр дараа нь хийгээд ингээд хойшлуулцдаг. Тэгэнгүүт нь ийм юм дээр ийм юм ерөөсө болдгоо гинэ. Тийм болохоор ингээд тэр том үүрэг даалгавраа жижигхэн үүрэг даалгаварт ингээд хуваагаад тэгээ тэр одоо жижигхэн үүрэг даалгавар хуваасан үүрэг даалгавар болгоныхаа урд ингээд deadline ингээд тавьчих хэрэгтэй гэдэг гинэ. Тэгэнгүүт нь ADHD-тэй хүмүүс ер нь бол deadline-тай амар сайн ажилдаг. Тэгээд за энэ өдөр гэхэд би энийгээ хийх ёстой. Хийхгүй бол бүр болохгүй гэх юм бол тэр юм амар хурд идэг. Гэхдээ тэр дедлайн нь одоо жишээ нь хол байж болохгүй. Одоо жишээ нь сарын дараа гэхэд би энийг хийцэн байх ёстой гэх юм бол нөгөө нь сатараа явчих болохоор би нөгөөдөр гэхэд энийг хийх ёстой гэж ингээ өөр дээрээ тавиад тэгээ жижигхэн даалгавруудаа хийх юм бол хамаагүй өөр бүтээлтэй байдаг гинэ. Тэнгүүд нь өөр нэг жишээ нь болохоор paperworks буюу ингээ цаасны ажил байгаа штэ. Тэгээ цаасны ажлаа хойшлуулах юм бол тэр хүн бол хизээч хийдэг гинэ. Цаасны ажил урд нь гарч ирэх юм бол нэг бол яг одоо хий, нэг бол наатаха хай гэсэн тиймэрхүү зүйлг байсан. Тэгээд яг одоо л хийхгүй бол чи угаасаа хизээч тэр одоо to-do list буюу бүр артаа гаргачаад тэрийг урд нь гаргаж ингээд хийн гэж байдгүй. Тэгэнгүүтээ ер нь бол ингээд юмнуудын өнгийг нэг тийм тод болон хөгжилтэй байлга гинэ. Одоо шинэ яг нөгөө sticky notes янз бүрийн өнгөөр ингээд наачин тэнгууд нөгөө үннийх нь нүдэнд нь байнгын ингээд өртөөд ингээд байлгаж ийж ингээд болдог гинэ. Би чинь ингээд утсан дээрээ ингээд тавьчихдаг байхгүй ингээд миний 7 хоногийн ингээд тийм хуваараар бас их амар сайн ажилдаг гинэ. Одоо жишээ нь 4 өдөр бол аяг хувцас угаадаг өдөр, 5 дахь өдөр бол гэрээ бүрэн цэвэрлэдэг өдөр, хагасаа өдөр бол одоо шинэ тим юм хийдэг өдөр тэр цагийн хооронд би тийм үүрэг даалгавраа ингээд банк хийж гинэ гэд өөр дээрээ ингээд нэг тийм тодорхой ингээд нүднийх нь урд чинь өртгөөр тийм байдлаар тавьчих юм бол нөгөө хүн тэр үүрэг даалгавраа биелүүлэхэд илүү амар байдаг гинэ. Тэгэхгүй бол ингээд яг ингээд сатараа явчих юм бол ингээд амар disorganized буюу ингээд замбраагүй тиймэрхүү нөхцөл байдал тэр хүн өөрөө орох магадлал зөндөөтэй байдаг болохоор хамгийн гол нь ингээд ер нь хийх ёстой үүрэг даалгавраа нүднийхээ урд амар товч тодорхой ингээд байлгаад тэгээ тэрийг ингээд
дагахад амархан тийм complicated биш юм байх тусам нөгөө хүн нь ингээд илүү тиймэрхүү юмтай амархан ажилтдаг гэж юу нь бол дурцсан. За өөр юу вэ? Тийм. Тэгээ ер нь бол би буруутай, ADHD-тэй би буруутай хүн, би өстой болохгүй хүн гэж бодож болохгүй. Тэгээ би уусаа тиймтэй. Энийгээ яаж ингээд зүгээр ингээд зохицуулаад ингээд тархиа хөгжүүлэх вэ тэр талаар гэдгээл яг энэ номноос олж олно. Тийм болохоор та нар энэ номыг уншаарай. Тийм. Зөв номоо олсон билээ ADHD. Гэтэ чамаа ингээд ADHD гэж хайнгууд ингээд анх гарч ирсэн номоос бол хүмүүсийн яг сэтгэлдээр айгүй тийм сайн үнэлгээтэй ном байсан уу? Ер нь бол яг энэ ном л гэж гарч ирж байсан. Тийм. Тэгвэл яг энэ номыг л ер нь яг уншаад ойлгох хэрэгтэй юм. Тэгээд яг ганцхан яг ADHD-тэй гэдгээ мэдж байгаа. Тэнгүүд нь энтэйгээ яаж зохицох вэ гэдгийг бодож байгаа бол яг сүүлчийн хідэн ер нь бол хуудсууд дээр яг зөвлөгөө тал дээр илүү байсан. Эхний номных нь хэсэг бол нэлээд нэг тийм theoretical талтай. Тэгээд сүүлийн хавцаанаа бол яг зөвлөгөөнүүд байсан. Гэхдээ миний бол ойлгосон хамгийн чухал мессеж бол харин яг сүүлчийнх нь яг нөгөө нэг deadline буюу өөртөө ингээд яг хязгаар гэснэг тиймэрхүү зүйлүүд яг өөртөө хуваар дээрээ зөндөө тавиад тэгээд том үүрэг даалгаврыг жижигнэр ингээд хуваачих юм бол тий яг гэр цэвэрлэх гэдэг чинь бас өөрөө амар том даалгавар байгаа штэ. Гэтэ гэр цэвэрлэхээ тий зүгээр хувцас эвхэх, хувцас угаах, шалаа угаах ч юм уу иймэрхүү жижигэн ингээд чек хийчих болдог иймэрхүү үүрэг даалгавар жишээ ингээд хуваах юм бол иймэрхүү одоо ер нь бол хамаагүй дээр болт юм билэ. Тэгэнгүүт нь сүүлчийн нэг зөвлөгөө. Ингээд нөгөө нэг орчин үеийн ялангуяа нөгөө сошиал медиа чинь бас нэг амар ингээд хүнийг сатааруулах юм болсон шүү дээ. Тэгээ яг ADHD-тэй хүмүүстээр нэмэгдээд ингээд сошиал медиа байх юм бол энэ бол яг катастрофа болж байгаа байхгүй. Тэг хідэн цаг ингээд уцаа ингээд хүн зүгээр скрол хийсэн байдаг шүү дээ. Би тэгээ утсан дээр нэг юм аптай байхгүй юу? Ингээд нэрийг санахгүй байна. One юу ч лээ. Тэгээ тэр app нь яадаг вэ гэхэлэр чи энэ цагаас энэ цагийн хооронд одоо шинэ миний хамаг social media related app-ыг ингээд блок хийгээд тэрэн дээр ингээд одоо миний утсан дээрх ингээд аппуудыг блок хийх зөвшөөрөл өгж гин гэсэн зөвшөөрөл өгвөл тэгэнгүүт нь одоо жишээ нь яг 8 цагаас өглөөний 8 цаг хүртэл чи тэр аппликейшн руугаа яасан ч орж чадахгүй тиймэрхүү тохиргоон дээр тавьчихдаг байхгүй. Тэгээ тэгхийн бол чи ингээд тиймэрхүү одоо social media руу орж чадахгүй бол чи одоо хийх ёстой гэсэн яралтай үүрэг даалгавруудаа газ хийгээ явчих болох юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь тиймэрхүү туслах ер нь бол аппликейшнууд утас мутсан дээр бол зөндөө байдаг юм билэ. Хэрэг үнэхээр өөрийгөө удирдах чадахгүй бол. За нэг тиймэрхүү. Нэг тиймэрхүү байна да. За өнөөдөр подкаст үзсэн үзэгчтэй баярлаа. 29 дугаар тамд байсан баярлаа. За.